шүү. Тэгвэл за Tonight-ийн талаар за Tonight дууслаа. Тэгээд энэ ч одоо эхний сизон л гэж явах бах тий. Эхний сизон бол амжилттай дууслаа. За тэгээд яг төгсгөлт нь одоо яг дуусныхан дараа ямар сэтгэл төрсөн бэ? Багийнхандаа их баярлсан. Тэгээ энэ шоу хийхэд аюул болон телевизийнхэн маань хуурай дүүнээр энэ төсөлд орсон найзууд маань гэж зөндөө олон хүмүүс нийлжиж бүтсэн. Тэгээ тэр хүмүүсийн одоо яг итгэл үнэмшлийг яг нэг яг шашин шиг зангидаж чадаад ямар хичээ өөр мэдж байгаа шүү дээ. Өдрөө болгон чаленж ингээд хүмүүс бүтсэн өдөр Америкт бол ингээд орой болгон хийж байгаа тийм. Тэгээ бид нар бол бүтсэн өдөр болгон хийж байгаа. Тэгэхээр тэр 7 хоног бол бидний үед хийж амралт байхгүй нэгтгэхээс 5 дахь өдөр хүртэл яг бүгдлээ ажиллаад 5 дахь өдөр бичээд тэгээ хагасаанда одоо яг засвар монтаж нь ороод бүтсэндээ цацдаг гэсэн үг байна. Тэгэхээр тийм том юм дуусны ард бол айгүй олон талархах сэтгэл төрсэн. Ер нь бол тэр хүмүүс байгаагүй бол бас ард нь гахгүй. Одоо манай продюсер Намуна ч юм уу, тогтоомч юм уу, манай централийн одоо дүүнэрэг манай ажилчид, манай гэргийч гэдэг юм тийм олон хүмүүс байж ижил нэг юм бүтээж байгаа юм. Тэр хүмүүс бүгдэнд баярлалаа гэсэн дээ. Амар шоусон. Тэгээ нэг нөгөө хэлэхэд бол түрүүн бид ярьжсэн телевизийн салбар ер нь жоохон гизүүрсэн байсан. Хамгийн сүүлд хизээ зурагтаа зурагт мөрт үзсэн санахгүй. Одоо бүгдээрээ YouTube басаагаал дуртай юм Netflix-с ч юм уу тавь үзээд байгаа шүү дээ. Бүтэнсээ өдөр гой хүлээж үзэх юмтай болсон. Тэрэнд бол баярлж байгаа маш их баярлж байгаа. Тэгээд би төрөөд хэлж байгаад нөгөө нэг Тандар Ариун зул 2-ыг ордог дугаар дээр би очиж үзэгчдээс үзээ. Тэгээ би яг ороо харсан чи пүү юу болоод байгаа юм бэ? Бүр ингээд ингэдэм билээ шүү дээ. Бүр ингээд тэр ард тэр хамгийн гоё энэ тэр нөгөө үзэгчдийг нөгөө нэг гоё ингээд базаж аваад тайлбарлаад ингээд яг тэр нэг их байсан шүү дээ. Манай нандаа хаа тий. Үнэхээр зүгээр яг бүгднийг яг найрамдалтай байгаа юм шиг ингээд бүгдийн групп болгон бацаа бүр яг тэгээд туршлагатай амар юм биш би бүр за ийм групп амар юм өдөртөө. Тэр хүн айгүй бас чухал байгаа юм тий. Үзэгчтэй юу 50% зэрэг ажиллаж байгаа тэгэл баг 60% ч юм уу. Тэгэл бүгдээрээ яг амар чухал. Тий тэгээ өөрөө өнөөдөр яг бол тэр амар угаас хэцүү юм л да. Тэгэл бөөндөө яг зэрэг. За локейшн орсон мөнгө орж ирсэн бай. Үзэгчтэй удахгүй гоё тэмдэгт оруулах чинь баярлаа гинэ. Энэ мөнгө яа та гурав авт юм. Захирал. Захирлын дасрал авдаг да. Холбогдсон байгаа. Балрал түрүү хэлсэн шүү дээ. Одоо телевиз яг ингээд унтарч ирсэн. Одоо яг үүндээ бол voice-ийн үед л яг хүмүүс бас яг ингэж орой бөөндөө гэр бүлэрээ сууж бол яг телевиз үздэг байсан шүү дээ. Та яг тэр зүйлийг ингэж нэвтрүүлэг хийж гаргаж ирж ингэж идэвхжүүлнэ гэж бодсон уу? Эсвэл яг идэвхжүүлэх аргыг яг та юу гэж боддог байсан бэ? Гэхдээ дэлхийдээ ч юм бол медиа угаасаа амар хүчтэй хэвээрээ байгаа байхгүй. Биднийг одоо Монголд тэгэхээр нөгөө медиаг үнэлж байгаа үнэлэмж нь айгүй бага. Маркетинг дээрээ телевизийг хүмүүс их үзэхгүй байна. Гар утсатайгаа одоо яг юм өөртөө байнга байгаа юм. Жижигхэн скринтэй бол үргэлжлэн engagement айгүй сайн байна гэл ингээл хүмүүс бодвол маркетингээ тийшээ чиглүүлээд байгаа шүү дээ. Тэгэхээр дэлхий дээр бол эсрэгээр хамгийн хүчтэй юм big screen буюу яг юм телевиз хэвээрээ байгаа. Тэгээ одоо ингээд олон улсад хийж байгаа том шоунууд ч бүгдээ бас ингээд телевизийн том шоунууд байж байгаа. Тэгээ бидэрт яг тэрийг хийж байгаа л бага болохоор үзэж байгаа нь бага байгаа байхгүй. Түүнээс жоох боломж нь байх юм бол зөндөө олон юм хийж болно. Сайн Чинзогийн асуусан юм дээр болохоор бид нар гарчигч гэж хийсэн. Яг тийм нийш одоо цөөхөн хүмүүст яг тийм номон тайртай хүмүүст зориулаа. Эсвэл майк гэл яг юм тийнейжрүүдэд зориулаа. Тэгээ хувцлалтыг заавал амар үнэтэй брэндээр биш захаас гараад эсвэл аавж хувцас эсвэл одоо трip shop гэдэг консюмеранаас чамаагүй гоё хувцалж болно. Яаж зохицуулахаас эсвэл хувцаа нь яг хүнийг бас нэг амар дүгнэж мөгнөж юм эсвэл тэгэхгүй яг энэ чиний өөрийгөө илэрхийлэмж гэдэг юм уу. Тэрэн дээр туслах тийм юмнууд хийдэг ч юм уу. Тэгэл амар олон жижиг юмнууд хийгээд тэгээ юу н өөрчлөгдөх юмнуудыг нь хийжлээ. Тэгээд тавтамжаар хүмүүс ингээд үзсээр агаал централыг үздэг болно гэж бодсон. Тэгээд тэгчж явж байгаа. Тэгээд мэдээж дэлхийн гой том шоунуудыг харахаар амар гой шүлс гоож тийм аа. Энийг л Монголд хийчихвэл бидний жоохон сэтгэл санаа жоохон өөрчлөгдөн. Энийг л бид нар хийчих юм бол одоо хоорондын харилцаа бас амар тэдний одоо үздэг төвшөнд очих юмсан гэдэг бүр нэг тасраад холдчихгүй юмсан гэдэг. Миний одоо централынхны бодол бол яг тийм олон улсын зах зээл дээр очиод харахад амар хурдтай явж ин да. Тэгээ энийг нь яг ойлгохгүй төвшөнд л очиж болохгүй шүү. Яг энийг нь ядаж захицхаас нь бид нар мэдэн штэ манад ийм болзооны шоу байдаг ч юм манад ийм бизнесийн шоу байдаг гэд тэднийг нь мэддэг байгаасаа л гэж. Тэгээ тэрийг нь хамгийн бүгдийг өөрсдөө хийсэн юм шүү дээ. Хийгээл байгаа. Тэгээ үнэхээр яг одоо сонссон чинь дандаа л яг нөгөө нэг телевизийн хүмүүс чинь зарим нэг зүгээр мөнгө гэж хардсан шүү дээ. Тэгээ мөнгө олох хэрэгсэл ч юм уу эсвэл. Гэтэ яг одоо бодсон чинь нэрэл ингэ яг дандаа соён гэрүүлэх
контент тийм юунууд нэвтрүүлгүүд байсан байна те. Тийм дэлхий дээр ер нь гэхдээ телевиз мөнгө олдог байхаа. Би нэг зүйл дөндөө хүмүүс ярьж ирсэн Тийм үү? Тийм би нөгөө Tonight Show хийхээс өмнө бид нар нөгөө юг очиж хийдэг байхгүй юу? That's my jam гэж шоу. Jimmy Fallon. Тэгээд очсон чинь 250 хүн ажиллаж байсан. Бид нөгөө production очиж үзээд Библийн аваад тэгээд нөгөө Jimmy эдэртэй ч уулзаал. Тэгэхэд нэг юм хоёр гар явж исэн нэг ихэр. Тэгэл энэ Германаас ирсэн гэл за энэ хоёр бас хөтлөн гэл за. Тэгээд тэр хоёртой зураг авуулаад адилхан хөтлөх гэж байгаа юм чи зураг авахулжийг гуруулаа гэж зураг авахуулаад нөгөө ч айгүй хөрхи хилдэг зураг авахуулаад тэгээд би Instagram дээр постлсон чи Хүүяа наач Токио хотелтэй хоёр байна маань гэж. Токио хотелийн хоёр юм нөгөө. Би тэрийг мэдгүй. Тийм юм аа. Бид Токио хотел араас нь догаар нь явуулсан гэх. Тэр үед дасмаж Германы. Тийм Германыхын тэр хоёр хөтлсөн. Испанийхын нь болохоор нөгөө Токио баг хөтлсөн билүү юу хинч үлээ. Тэгээд гэр дандаа ингээд юм лаг гарууд нь тэгээд суугаад. Би за манай чи бид нар чинь централ тэр чинь 10-уулаад гэсэн чи эдний 250 хүн хийгээд байдаг. Тэгээ би бүр амар хямарч байгаа. За тэгэл хиндэ нэг хүний ажлыг таавуулаа нийлж байгаа ч хамаагүй гэл. Тэгэл тэр үед би продюсераас нь асуусан байхгүй ингээд та хаанаас мөнгө олт юм бэ гэж асуусан байхгүй ингээд Жимиг харахч юус тийм сундаа мундаа одоо энэ ингээд ориглоо ёо ямар ч юм хийлэхгүй. Тэг нэг өөрийнхөө аяганд л юу угаад байгаа суугааддээ шүү дээ. Яг энэ хаан реклам дундуур нөгөө рекламын үзье гэл ингээд явахаар байдгүй. Тэгэл аман сурчлага байхгүй. Тэгэл яг нэг бүтэн шоу яваа. Би яаж мөнгө олтын хаанаас нөгөө спонсорууд чи яг яаж энэ дээр оролцдог вэ энэ гэл гэсэн чинь ямар сонирхолтой асуулт вэ гэл. Тэгсэн тэг хариулаагүй яваад гэсэн. Тэгээ би өөрөө хариулт нь байгаагүй юм шүү. Тэгээд одоо ярьчих гэсэн чинь. Тэгээд тэрний араас нэг ланч хийхээр болоод. Тэгээд Jimmy яг нэвтрүүлгээ дуусаад Jimmy Fallon өөрөө тулгаа дээр суугаад тэгээд продюсерүүд нь суугаад тэгээд олон улсын продюсерүүд тэгээд хөтлөгч нь бид нар суугаад. Тэгээд бүгд энэ TJ ирсэн Германаас, Испаниас энэ Монголоос ирсэн гэл ингээл. Нэр манай Монголоос ирсэн анхаа амар сони юм асуусан шүү дээ. Тэр нөгөө та нарын телевизээс мөнгө яаж олт юм бэ гэж асуусан гэдэг. Тэг би бүр яа намайг бүр ямар буухай шарч байна би. Ийм амар олон хүмүүс яг ийм мөнгө. За одоо яах вэ тэгэл би бүр тайлбарлуулсан байхгүй юу? Манай их нэсэхгүй яг манайх бол GDP багтай тэгэл мэдээж ингээд мөнгөн урсгалыг яг яаж зохицуулахыг бид нар суралцмаар байгаа. Залуугийн телевизлэр ийм дэлхийн том медиагийн гигантуудтай цуг нэг ширээ сууж байгаа. Та нарын ноу хау бол бидэрт амар хэрэгтэй тэгэл ингээд контент гэдэг чинь нөгөө талдаа бас энэ чинь бизнес гэж бид нар хардаг учраас одоо энэ медиа бизнесийг яаж зөв авч явж байгаа ширээн дээр ийм яриа өргөл гоё штэ гэж бид нар бас бодсон. Манай калчер жоохон өөр учраас бид нар илүү их бас тэрэн дээр төвлөрдөг байна тэр гэдэг. Тэгсэн чинь за Германууд юу гэж бодож байгаа юм. Манайс мөнгө хийдгүүлэгч. Спонсорд үгүй гэсэн чинь тэр Америкууд өстө сонирхолтой асуулт гэж хэлдэг нь яг тэгвэл Америкчсан мөнгө хийдэг штэ гэсэн бохоо. MBC Universal Studio болохоор Universal Studio-гийн кинонууд тийм ингээд амар олон кинонуудаараа мөнгө хийн. Universal дээр merchandise-ууд гэдэг ингээд амар олон тэр кинонуудын баатар аяр шанаг одоо юу гэдэг чинь ингээд тэр баатруудын хэрэгэлдэг юмнуудыг ингээд зарчдаг шүү дээ. Заргаад тэдрээр хийн. За тэгэл мэдээ зөндөө олон янз бүрийн юмнуудаар хийн. Гэхдээ тэдрийг бүгднийг зардаг юм нь ТV шүү дээ. Чи ингээд гудамжийн самбарыг харахаар Netflix, Amazon, Peacock гэдэг бүгдээрээ ингээд манай дээр ингээд үзээрээ гэдэг ингээд тавьчихсан платформууд юм. Тэгээд энэ шинэ үеийн ингээд авалгаач юм бол бүгд тэдрийг үзэж байгаа биш шүү дээ. Бүгд телевизээ үзэж байгаа. Америкийн сонгуул бол ерөөсөө л ингээд одоо медиа дээр явдаг. Медиа гэдэг бол хамгийн том power. Тэгэхээр энд олж байгаа зүйлээ яг ийшээ хийдэг. Тэгээ медиагаараа бол одоо гэж хүмүүсээ соён гэргээрүүлэх үүрэг буюу хамгийн гоё байлгах үүргийг л медиа өөртөө түүнээс чэстэхтэй мундаг юм аа. Мөнгө олвол манайс хэлээрэй л гэсэн. Тэгээд ер нь бид нар ч бол тэгээ амиа барихгүй болохгүй шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэхээр тэгэл дундуур нь ямар ч байсан тэгэл нэг Сингапур гэдэг бол хэлнэ шүү дээ. Тэгээд ер нь тэгээд одоо айдалтайгаа уулзах ямар исэн бэ тэр одоо. Амар гоё хамарсан уу гэдэг. Тийм. Манай Jimmy гэж одоо. Тэгэхдээ цаач амар ингийн. Одоо шил Нью-Йоркт очих болгонд л NBC-гээр оронгууд дагуулж байгаа юм. Тэгээ яг тийм үед бас яг ингээд хоёул зураг авахлыг яг нэг тийм л ер нь бол өөрөө тэгэл яг л амар гоё оройн хоолнд оруулан гэртээ ойрн тэгэл яг нөгөө шоуга зарж байгаа учраас бүх юмыг зааж өгөн танилцуулна өөрийнхөө ширээ мөрийнээс ахуулаад бүх юмыг үзүүлнэ яагаад энэ ингэдэг үг энэ төр гэл те. Тэгээд бид нар ч бол 71 жилийн дараа анхны авсан улсан шүү дээ Монгол улс. 71 жилийн түүхтэй өөр хаач Англид ч Австралид ч дэлхийн том ямар ч гүрэнд те урд манай хойд аль өрстөн ч зараагүй байж байгаа. Тэгээд Каны наадам дээр NBC Universal-ийн тайзан дээр гарч ирээд тэгээд заалт өрөн одоо медиагийнхан сууж байхад 71 жилийн дараа Tonight Show анх удаа
өөр улсад одоо ингээд ихэ өгч юм. Тэгээ Азийн зүрхэнд гэрэл дээрээ монголчуудаа гэжсэн баггүй. Бидний хувьд бол ингээд та нарыг ингээд Аз харж байгаа шүү те. Ингээд солонгосчууд ч харж байгаа, японочууд ч харж байгаа. Тэгээд сая тэр Азийн нөгөө биунд манай шоуд өвчсөн байлаа шүү дээ. Та одоо ингээ өөр одоо ингээд уучлаарай. Өөр одоо аяллаар ингээд одоо ажиллаар ч юм энэ тэнд явна шүү дээ. Өөр телевизийн одоо ингээ хүмүүстэй ингээд уулздаг танд ерөн жоохон тийм хатаархсан юм байна уу? Яаж байгаа авч байгаа. Яаж байгаа болох ч нэг тийм бас аргаасаа хуваалцаач ч юм уу тийм юм байна уу? Гайгүй тэд чинь тэгэл зарим нь аван зарим нь ингээл бидний хувьд л маш их ач холбогдолтой шоу юм шиг санагдсан хүүхэд байхасаа. Энийг яг ингээд хийчих юмсан ингээл үзээл дандаа л тэрийг яриа л зөндөө олон. Тэгээд тэгсээр манай найзууч нэг шашинжаад дүүнерч байна. Бүгд ингээд анхаа яг энийг баг л сүулдэ хүн болгох жийл хийх хэрэгтэй энэ гэсэн. Бүр яг тэр итгэл ярьдаг байсан байхгүй. Тэгээд тайз майз эдрийг Монголын одоо яг тэрийг яг хийдэг хүмүүс нь хурж ирсэн вау гэсэн шүү дээ. Манай найзууд биссэн байхгүй. Тэгээд манай найз хийж байгаа бол би тайзын нэ би яг энийг тэр хүнд хийж өгөн мөгөнд л энэ тэндээс ингээл яг бүгд бизнестэй бүгд төлөөд хийж байгаа. Гэтэл тэрэнд чинь сэтгэл нь бүр илүү өгж байгаа байхгүй. Тэр нь бүр амар гоёсан тий. Вау. W Shata. W-сэн the Shata гэд. За чатаар юу болцоож байна? Мишл манаас л за бах байл. Ер нь бол маркетингийн талаар яг саяны ярьжсэн юмнуудыг л ер нь асуусан байна. За та одоо та нар асуултуудаа ингээд энэ тэндээс нь явчлаа те. Энд чаяа story line-тай ингээд эхнээс нь ингээд карьерийн эхнээс явчихсан чи хоёр талаас дундаас асуулт авч ирэх өдөр нь орчих гээд хоёр талаас яасан бэ? яг асуумар байсан юм уу даа газ асуу. яг ороод ирэхээр дараа марцсан. Өөртөө Германы асуултууд орж ирсэн гэдэг. За юм надад асууна гэдэг. За та асуултаа чи ихнээс. За тэгэл да. За таны карьерийн эхлэл хэсгээс ярьж эхлэе. Та Сэнэг телевизэд ажиллаж байсан. Тэгээд танд эхлээд телевизэд ажиллах урилга ирсэн үү эсвэл та өөрөө очиж ажилд орсон уу? Тийм манай нөгөө Лимон студийн шарга ах дагуулж очиод тэгээд Тука гээд талигач болсон л доо. Одоо яг он дофиг анх Онбат ахтай үсгэн байгуулж исэн. Монголын одоо бүх телевизүүдийн эхлэлийг тавьж исэн. Одоо тийм арднагийн бодлого гэдэг мундаг найруулагч байсан. Тэгээд Тука ах яг том ерхий продюсинг гэдэг хийдэг байсан. Тэгэл яг шарга хаа явж энэ сойсын нэг бацсан би нэг юм тоглосон чинь бас хөөрхөн байна. Тэгээд чи шалгаад авчих гээл тэгэл намайг чи шоу биц гэж мэдгүй л гээл мэднэ л гэж шааж авчихсан. Тэгээд хоёр түн ч ажил хэрэгтэй юм чинь. Мэднэг заавч ийн гээл тэгэл яг тэгэл тэр шоуд өгж эхэлжсэн тэр үед яг манай үеийн амар олон залуучууд наарцгаар амраа спорт амраа гэдэг ингээд манай барсаа тэгэл ингээд зөндөө үе яг нэг ингээд үе хүмүүс цуглуулаад яг залуучуудад итгээд нэг хөдөлгөжсэн төслөөс тэгэл тэр галт тэргээ суугаад тэгэл эхэлжсэн. Тэгээ оюутан бахта нөгөө нэвтрүүлэг хөтөлж явдаг байсан. Манай зарим багш нар дургүй надад тэгээд оюутан багшгөөсөө яачлаа гэгтэй яваад ийн гэдэг. Чи одоо хинбэл гэж шалгалт малгалт наагаал зарим шүү. Зарим нь л дажиг байсан. Зарим дэмжээл одоо сайн байна. За тэгвэл одоо ингээд анхта зурагтаа гарч эхлээд одоо болоод хүмүүс таньж эхлээд тэгээ би одоо болчлаа гэд буруу аашилж байсан тийм үе байдгүй. Одоо манай үеийнхэн нөгөө эгорх гэж ярьд юм да. Тань манай үе чиг шиг ер нь үе байсан ингээд. Манай үеийнхэн ч бас эгорх гэж ярьд. Би ч танаа үедээ. Гуха би одоо тэрнээс их айдаг штэ. Би өөрийгөө ч одоо ч тэгж боддог юм аа. Ер нь тийм одоо яг хүнд чинь ингэж яг нэг юм за намайг харж байгаа да тэгэхээр буруу юм хийж болохгүй дээ гэдэг тийм одоо арай жоох хариуцлага юм уу тиймнүүд л илүү их байдаг. Юунаас заримдаа ч яг үнэхээр уурлмаар явж юм уу ингээл яг амар тохгүй болгомоор үе байхаар яг юм хүнийхээ жинхэнэ юм гарах гэхээр за энэ бол амар одоо бас болохгүй зүйл хаа гэж амар олон юм нэр тэгдэг. Гэтэ тэгээд зарим үед тэгээд дандаа тийм худлаа гараад байх юм бол нөгөө хэрвээ чи сэтгэл хөдлөлөө дарчих юм бол дараа нь тэр чинь амдаараа буслагдаад хизээ нэг цаг зомби болж гарч ирнэ гэж бүр философи байгаа шүү дээ. Философи үг. Тэр бол ингээд нөгөө Sigmund Freud хэлдэг шиг тэр нөгөө мэдрэмжийг авал нь бол ингээд эрүүлж харуулаар айлгалах гаргаал ярилцаач юм ингээд. Тэгээ манай эмээгийн хэлдэг ухаан өрөхгүй газар л уур хүрдэг гэдэг үг. Тэгэл оройроо орж иртээ яг жоохон тухгүй болоод ирэхээр за жоохон бод. Ухаанаа ажилуулаад чи яг гаргалгаа уурлахгүйгээр шидэж болох юм байгаа гэдэг. Тийм. Тиймэрхүү дүү маягаар л
тэгтээ од болцсон гэж одоош боддгоо. Егорх уу юм уу Бэсийн болов мэдгээс талчхар анхаа махаа гэдэг нэртэйсэн шүү дээ. Тийм. Одоо зарим тэглэх. Тэр тэгтээ таны дандаа тогсон ер нь гаргасан дөрүүдээс л олж тэгдэг байсан юм шүү дээ. Тэгэхээр тэгэл энэ талчхар байсан биш магадгүй хаа ингээд нэг юм би чи манай үеийнхэн чи одоо яг энэ төвшүүрээ бата мата гээл манай зогс мокс гээл ингээд юм яг MMP-гийн тойрсон хүрээлэл найзууд бид ч яг нэг үе дандаа л ингээд Silence Club ч гэдэг хөгжим сонсож электро хөгжим сонсож яг цогтаа гарч ирсэн учраас тэр үеийн залуучууд ч яг энэ гоё хөгжим тайртай сэтгэл хөдлөл өндөртэй аль болох типүзэрний дээр гараад байж идэг тий эмоц өндөртэй тий тийм байсан бахаа. Тэгтээ эго яг тийм амар эвдэрсэн үе баг гайг баха. Гайг бол таны скандал орж исэн чинь мэдгүй байна гэдэг жанжин шугамтай ер нь байсан юм байна. Тий яг зөндөө Орсон онд Сонгол Монгол скандалд орсон шүү дээ. Нөлмөл гахтгүй гэдэг нөлөөгөө зөндөө. Тэгэхээр чинь тиймэрхүү юм уумыг ингээ хүн дандаа одоо нөгөө гэрэл рүү ингээд одоо энэ ориглон нэг ч юм уу халуун савигч юм ойртуулахаар сүүдрэн том болтгоо гэдэг шиг тий. Тийм чи олон хүмүүсийн одоо хайр хүндэтгэл ч юм уу янз бүрийн юм авах тусам бас яг дагаад followers болгон чинь яг фэн чи биш шүү яг нэг зэр зүхтаас ард нэг ирвэл хөөж идэв шүү дээ. Араас дагж байгаа бол зарим бол байж идэх гэж хөөж байгаа. Одоо та бүр хариуцлагатай авахгүй та ч удаа артаа бүхэлдэн телевизтэй юм танаа хамт олон чинь давхраад яг учраас маш их болгоомжтой байх нь шүү дээ. Энэ юу болоод дуртай байна гэдэг чинь тийм. Харин илүү хариуцлага гэх юм уу те. Тийм илүү хариуцлагатай зүг авч юм л та. Тийм бай те. Тэр зүйл дээр бол би зүг авч хүч дээг орох гэхгүй шүү дээ. Ч одоо бас заавал нөгөө байх хэрэгтэй зүйл шүү дээ. Тийм яг зарим хүмүүс ингээд нэг юм албаар одоо яг чинь бутуун үнэлдэг ч юм уу одоо нэг юм муухай хайрцдаг ч юм уу те албаар дармааргүй газар дардаг ч юм уу албаар өдөл дарж ирдэг ч юм уу те тийм байдаг тэгэл аль болох тэрийг нь тэгэл тийм сүвсах аль болох сэтгэл хөдлөлөөр биш энэ доторх бүрийнхөөгөө биш энэ доторх бүрийнхөөгөө бол төрүүлж харъя гэдэг тийм жоохон бодолтой. Тэгэл амьдрал хамгаалж болохгүй шүү дээ. Юу нь би юу гэж бодох гэхээр хүмүүс сайлчж байна, муулчж байна. Тэр нь л ингээд бэлэн байх хэрэгтэй. Чин тэгээд сайн муу үгээ ингээд дааж чаддаг тийм. Ингээд tonight тэгэл хүмүүс баяр хүргэе гэж байгаас би дотор тэгж амар баярлдаг байхгүй. Бүгд цөм шааж байгаа гэж бас бодохгүй байгаа зарим нь дургуул шүү дээ. Энэ угаас амар муу хансквал этерхээ ус төвч гэдэг юм уу. Ингэж хөтлөн гэж юу ахвч гэдэг юм уу те. Зөндөө олон ингээд өөг нь харж байгаа зүйл байгаа шүү дээ. Тэр болгоныг ингээд үлээхгүй бол хүн ингээд амар зөв явж ийн амар лаг байна гэж бодсон тэр үедээ л пошир угаа штэ тий. Карьер яхаа ч шүү дээ тэр чинь тий. Тэгэхээр чинь тэр чинь ганцаараа хийж байгаа ш. Зөндөө олон хүмүүстэй хамт хийж ижил энд хүрч байгаа болохоос тий. Аль нэг нь байхгүй бол тэгэл энэ жоо байхгүй штэ. Тэгэхээр манай энэ төвлөлд оролцож байгаа хүн болгоо одоо ингээд гэрээтерч ажиллаж байна. Тэр хүн болгоны сэтгэлийг ингээд очиндныгоо ч гэсэн сайн ингээд хайрлаж ингэж харилцаага карьер тий тэр хүртэл авчирсан өчүүхэн жоохон ч байна үлэмжийн том ч байна карьер дээр ингээд өөрөө шат болоод дээгүүр бишгэлэхгүй болвол тэгэхээр чинь тэр үед маань бас энэ наашаа ирэхээр бас баярлж байгаа. Биднээс арай жоох эртвэсэн бол 20 дэд ч юм уу 30 дэд ирсэн бол бас тэнэгтсэн явж байгаа ч юм билээ мэдэхгүй шүү дээ тий. Арай жоох ясаа эрт болцоо. Тий чихээ. Тэр яагаад таамсан. Гэтэ ер нь одоо Tonight Show-ны бол хамгийн одоо хүмүүс бүр илүү баг одоо шоугаас илүү баг ингээд ч юм уу зарим хүмүүс тэгээд хүлээж үзээд скетүүд амар байгаа даа. Скетч одоо рэл одоо тэрний санааг хоорондоо багаараа л гаргадаг юм манай багийнхан тий хөрхөн авчдаж бангаар олуулаа тэгэл бүгд бодоол тэгэл эренгуут нь тэрийг аянч болохгүй наач хүрхгүй надад дээр амар имзэг андаа надад ч юм ойлгохгүй гэл тэгэл унтраагаал тэгэл явсаар байгаа хамгийн нэг гайвуунууд гарна тэгэл тэр хүмүүст хүрчгээр бүр хэцүү нөгөөдөл чи дараагийнхан заавал давуулахгүй наа чин түрүүнийхээ тавах уу гэл тэгэл нөгөөдөл чи баг юм тэр дээр нэвтрүүлгээс ялгаагүй бүр тэрэнд бас аягүй стресстэй болдог байх нь тий ард нь бас ажиллагаа ихтэй хүмүүс гоё харин тэрийг аягүй хүлээгээд дим билээ. За ярилцах нь үзээд аягүй гоё ярилцлага байна. Юу тэгтээ тэр давхар тэр скетүүдийг л амар яагаад тэн дээр бол ялч анхаахтай явах хэрэг жүжиглэлт. Дөрөвтөгийн жүжиглэлт бас амар шүү дээ. Оо манай үуч нэг юм угаар бас сайжраад илээ. Яа урттай юм. Битээр амар явуулдаг байхгүй. Тэгээ доо яах өтөө гомдчоогоо гэхээр наа чи бит хоёрыг л гомдоод өгөхөөс өөрөө ТV юм санаа зовч шүү та гэл тэгээд. Тэгээ бас ингээд бас өөрийнхөө багийнхаа айдалтайгаа хамт ажиллаж байгаа шүү дээ доо яахтай. Үнэхээр бас нэг тийм харьтай айгуу гоё юм уу тийм багасаа үдчих харсан үнтэйг хамт тийм амар гоё юм шүү бас. Тэг би яг энэ co-host нь угаасаа Jimmy Fallon-ыг
co-host нь тэр Higgins гээд. Тэгээ Jimmy Fallon жоохон бахта тэр Higgins-ийг шүтэж өсөөд. Тэгээ Higgins-ийг өөрийнхөө co-host-оор тавьж байгаа. Тэгээ тэрийг бол үзэгч юу гэж бодоод байна гэхээр тэр чинь бол ер нь нуурах байхгүй. Тэгээ хамгаалж байгаа гэсэн үг шүү дээ. Харна гэсэн үг. Ахыгаа авчирж байгаа зодолж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээ баруун зүүн гээл тэ. Одоо үзээч мүзээч гээл. Тэр чинь бол яг л тэр туршлагыг нь илүү авч байгаа гэсэн үг. Тэгэхээр ингээд илүү тийм нэг яг өөрийнхөө суралцах хүнийгээ авчирна. Бас нөгөө талд нь одоо тохирсон. MC нь боллоо би яг өөрийнхөө өртөөг авчирж байгаа миний дүүл учраас ингээд дараа үеийнхнийг те холбохгүй үрдэхгүй ингээд хоёр хөгшин класс тийм даа гэж ивэл тэгэхээр чи нэг 2 3 4 гэж бас тийм юм биш үү? Тэр талаас нь юусэн хараагүй. Надаа саах ингээд нөгөө нэг Tonight дээр ингээд за хийдэж эхэлж байна гэдэг. Би нөгөө нэг тийм рeel бичлэгнүүд юусаа байна гэж юусэн бодоагоос ах. Тэгэл за окей юусэн ингээд тайзан дээр нэвтрүүлэлээр байх юм байна. Тэгээд тэгсэн чинь нөгөө нэг рeel скетч энтерүүд гараад тэгээд би нөгөө жоохон бахта фашн шоугийн жүжигчин болох юмсан гэж боддог байсан. Миний бас мөрөөдөл тэгээд нэг юм X дүүцэн жүжигчин болох. Бүгд насны тийм гой мөрөөдлөөр бэлдсэн санагдсан. Баярлалаа. Амар. Тэрийг бас дараа та хоёр ирж жүжиглээ зэ зөвлөж ирж үзлээ. Түр бүтээгээр тий. Би бас нэг дугаартнаас орж исэн баг шүү яс гэж. Чи юун дээр орж исэн? Remix дээр орж исэн тий. Сайхан бас юуны тайзан дээр бас гардаг шүү дээ тий. Хэний дуулж байгаа. Colors-ыг шинэ жилийн дугаар дээр тий. Дээрээс очтیں۔ Чи бас очоод үзсэн. Би үзсэн. Би тэг бас багийнхаа аялалтад харсан. Дооёхта таалцсан. Тэ би мэдлээд ингээ гар барьчаа би ингээ өхгүй. Би жоохон бахта яг нөгөө X дүүц чи яг анх дооёах, аглуу бах тэг нэг баатрах бах мах чи баг залууж үчигчэнд ордог нэг амар бүрэлдэхүүнтэй байдаг. Тэр үеийнхэн би бүх шин шиг одоо хүртэл үздэг. Бүгдийн зээжээр мэддэг. Тэгээ дооёах юм зээжээр мэддэг. Одоо YouTube дээр үзээгүй шин шиг нэг ч үлдээгүй лээ. Би бүгдийг цээжилсэн. Тэгээд яг айдлуудтайгаа ингээ тэр өдөр таарсан байхгүй яг Central TV-аар үнэхээр гоёсэн. Тэр яг бид нар ч яг юм хийхээр манай централийн нэг онцлогын одоо тэгтээ харах юм бол манай бүх үеийн дээлигийн хөтлөгчнөр ч байд юм уу одоо манай тексэргийнхэн ч юм уу хоорондоо амар манай телевизийнхэн бид нар амар бонд сайтай тийм цуг ажилласны дараа одоо хизээч одоо манай телевизийнхэн Чинзоог яг нэг юм өөрийнх нь найз шиг болсон Чинзоог яг энэ дээр тохирнаа гэл хүний дандаа нөгөө сайныг гэх юм уу яг энийг одоо өртөө сайн чадна энийг Чинзоо амар сайн чадна гэл ингээл оролцсон хүмүүсийг бүгдийг хайрлал дандаа цуг байгаад идэв. Тэгэхээр орж байгаа юмнууд дандаа хэрэгэлдээд идэг юм бас community аягүй сайн. Бандын холбоо бол аягуусаа хамтдаа тийм. Бид бас өөдгөө байсан бол тэгэл идэрч бас ирэх байсан юм байна шүү дээ. Шацгаа. И телевиз гэж юу юм бэ гэсэн нөөцтэй нэвтрүүлэлт нэг орцтой болоо. За тэр дараа тийм. За таны анх жүжигчний кинонд тоглож эхэлсэн эсвүүдээс. За таны хамгийн одоо анхны гол дүр тоглосон кино Надтай гэрлээч кино байсан мөн үү? За тэр гол дүр за тийм ч юм уу. За тэгвэл анх удаа киноны гол дүрийн санал авахад ямар байсан вэ? Баярлах нь их байсан уу? Сандрах нь их байсан уу? Тэд би чинь бол яг соёл урлагийн сургуулийг төгсдөг жил манай сургуульд ингэ проб хийжсэн. Тэгээд тулгаах гэдэг одоо энэ хүлээг үйдэт байдаг. Манай найруулагч тулгаах. Бид нар халзан толгой гэдэг гэхгүй. Тэгээд тулгаах ирээд нэг юу хийжсэн. Проб хийгээд биднийг тэгээд проб хийж яваад гэсэн. Тэгээд дараа манай сургууль дээр яг толны өмнө суугаад биш дотор нэлээд гордол яа сургуулаа төгсөхдөө нэг юмний зэд бас гарчуул гээл. Тэгэл яг намайг тойрол тэр ангийн тэр гэж ямар хүүхд байд юм бэ гэж надаас тэнд бас нэг тийм хүүхд байгаа юм ба тийм яг ингээд би бол яг тэрэнд бол хусуулсан нэг юм ойлгомжтой болоод хэлж байгаа. Надаас ингээд өөр яг тэр дүр дээр харах хүмүүсийг асууж бас санал манал аваад үзээ. Тэр тэнд байгаа энэ байгаа. Тэгэл болцсон байж байгаа л тэр нэг өдөр гинт чамайг ахаарсан гээл. Жон complicated. Тэр үед яг би нэг тайзны ярианыхаа шалгалтан дээр одоо нэг намайг одоо юу гэх юм өгүүлэхгүйгээд айгаа бол муу байсан зээсэн тэгэл одоо таарах учраас тэгэхээр чинь тайзны хөдөлгөөн тайзны яриа мэрэгжлийн хичээл 3 дээр бусад хичээлийнхаа бүгдийнхээ шалгалтыг өгсөн байсан ч тэр 3 айл нэгэн дээр л унах юм бол тэгээд сургуулийн төгсөхгүй байхгүй. Тэгээ төгсөхгүй гэсэн байхгүй намайг. Тэгээ би баахан орож уйлж муулаа тэнд чи оюутан байсан тэгээд намайг төгсөлчлээ. Тэгээ манай юм настайгаа бид өөрөө энэ ажил мэжлээ хийгээд нэгээрээ ингээд төлбөр хийдэг. Тэгэл яг л намайг хүлээж байгаа. Тэгээд би яг имэдэ дипломд очиж үзүүлмээр байна гэсэн чинь нөө тийм байхгүй ч тэгээд бие тооцсон андуурсан энэ чинь академик сургууль чиний яг юм хүсэл нулимс хоёроор
энийг шийддэг гэсэн бол уучлаарай чи энэ жил төгсөхгүй яа гэдгсэн байна. Яа. Тэгээд тэрний арт дээр яг тэр киноны санал ирээд тэгээд кинондо тоглоод тэгээд яг нэг тэрэн дээр нэг юм бороо ороод нэг юм гонигл цаалах ч гэдэг юм хэсэг хардаг байхгүй. Тэр суйсайжууд гейт гэдэг нэг юм ресторан ч юм уу, хоолны газар ч юм уу, бейс паб ч юм уу. Тэгээд тэрний гадаа ингээд гал командын машинууд ирээд кино багийнх бүгд цуглаа. Тэгээд би тэргээр ингээд гониглж алхаал адруу бороо ингээд усц ингээд цацаал. Тэгээд тийм хэсэг дээр тоглох гээд ингээд вэз яг манай сургуулийн гадаа хонхны баяр болоод ингээд автобусууд игнээ зогссон. Тэгээд манай ангийнх яг тэргээ зүгээр яг ингээд төгсөөл. Тэгээд би яг тэдрийг хараад зогсож байгаа. Тэгээд бүгд гэж ойлтоод манайхан ч бус сургуулийг бодоод амар төгсөж байгаа кино драмаа ингээд төгсөлдөж байна. Бүр хэд дахин эмоцтой төгссөн шүү дээ. Бараг солиод жаплаа гэж автобуснууд яваад. Тэгээд би тэрийг хараад зогсож байгаа л за акшн мотор гэж тэгээ алхахад бол жинхэнэ тээштэй алхаж байгаа шүү дээ. Гэтэ би юу гэж бодсон гэхээр за би яг тэр дипломыг авчихгүй ч гэсэн энэ киног би яг өөрийнхөө диплом гэж бодоод тэгээ гоё тоглох хэрэгтэй. Энэ дээр би яг бүр чинээдэн тултал тэр дипломыг яг юу сурсан гэдгээ энэ дээр харуулнаа гэж тэгж тоглож байсан. Тэгэхээр өөрийгөө харуулах шанс ч юм уу тий. Тэгэхээр нөгөө хороод хэлэхэд яг юм шудраг байдаг гэдэг шиг боломж нэг хаалга хаагдахад нөгөө хаалга нэгдэл яг нэг тийм цикл дотор тоглож байсан тийм. Тийм л болж исэн да гэсэн. Амар төвгүй тий. Яг төгсөж явахт нь гэж шүү дээ. Кино зураг аваад ордоор ангийнхан цомшаа. Танаа ангийнхан ч одоо айгүй алдартай хүмүүс байдаг шүү дээ. Танаа төгсөлт чинь тэгээд өмнөх нэг амраа ахын ах махын нэг хідэн төгсөлт эдэмлэлтэй үеийнхэн яг бүгдээрээ нэг амар гараад ирсэн хүмүүс жүжигчтэй. Одоо өрсөлдөөн нунаас сайн жүжигчд гардаг байхаа. Манай ангийнхан бол бүгдээрээ айгүй сайн жүжигчд. Би ч тэгтээ жүжигч мэлтэй тэдний хажууд бол манай ээж ч бол амар мундаг шүү дээ. Бүгднээсээ айгүй лаг сайн жүжигч. Одоо манай Темка мемка дээр бол үнэхээр яг манай ангийн дараах тэгэл яг л мэрэгчлэр бол амар сайн баг. Ангийн дараах ч юм. Манай ангийн дараах цаач юм бол амар хариуцлагатай юм шүү дээ. Одоо ч гэсэн ангийнхнийгаа гэлтэй. Тийм бид нар бол тийм би бол илүү одоо юу гэх юм тийм кино минут дуртай болоод илүү манай ч ингээл яг жүжигчний сургуулиуд төгсөж байхдаа илүү драмын тийм бейс бодвол илүү телевиз, медиа баяна миний түүхэж мөнгө хийж ин лаа. Баярлалаа. Баяжаагаарай. Гэтэ таны тэгвэл яг өөрөө чи анхны яг найруулж хийсэн кино Франц улсаас өмнө Лөври хот тий. Таны өөрөө чинь найруулсан кинонуудаас танд хамгийн их хайртай таны бүтээл юу вэ? Таны хамгийн их таалагдсан кино. Таалагдсан кино байхгүй. Би их кино хийгээгүй. Ер нь бас үнэ л хийлээ. Одоо ингээ яг харахад хийх юмсаа л гэж боддтой. Тэгэхээр хүн бас хоёр юмар нэр болдгоо гэдэг шиг. Киног зөндөө олон ингээд одоо зохиолынхын сургалтын зөндөө олон сууж исэн ингээл одоо тэгэл нөгөө Мянганбаатарын дөрөлмөл зөндөө олон юмуд ингээд суугаал яг кино зохиол яаж бичтэй энэ ингээл амар одоо Макигийн анал монл гэл ингээл бүгдийн диалогныхын тухай мухай гэл ингээл илүү гүйлхэн байхгүй тулд мол гэл зөндөө олон юм эмхтэй диалогийн эмхтэй найзуудаараа бичүүлдэг ч юм уу ингээл тэгээ зөндөө явсан. Тэгэл тэгээ санаанд хүрсэн гоё кино байхгүй. Хамгийн сүүлд огтлцол гэх кино тийш оролцсон. Тэр нь л одоо хамгийн яа зав гайгүй яг хичээж бодож байгаа. Тэгтээ тэгэл чадаагүй л те. Бас нэг сайн чадаагүй. Тэгээд яг өөрөө дуртай гэх юм бол гацуурхан нэг гэдэг төслийг яг хүмүүст ингээд шинэ жилээ гоё хий гэж бодож тэрийг ингээд хийсэн. Гацуурхан 2-ыг хийсэн. Тэгээд тэнцээс би яваад өгсөн. Яваад өгсөн дараа тэдэд нэг гацуурхан 3 гэд хийхээр нь нэг тийм хүүхдээ алдсан яг жаа. Тэгээд би яг өөрөө лист олцсон байсан. Тэгээд би за окей. Тэр Бадраагаа одоо Жамцын Бадраа гэж одоо манай Монгол улсын суутхан бааш манай Наранзаахын өвөө тий. Тэгэд Бадраагаа 2 үг монгол хэлэнд оруулж ирсэн гэсэн. Нэг нь сүлд мод, нөгөөх нь төгөлдөр хуур гэдэг. Хоёр үг тий. Тэгээд ер нь тэр баярын ингээд сүлдэн одоо энэ гацуур мод байна гэх тий. Тэгээд би гацуурхан гэж эхэлж ирсэн. Тэгээд одоо би тусдаа гараад өөрөө хийж байгаа бол энэ яг нөгөө гацуурхны хажууд арай нэг лаг сүлд мод байх хэвээр гэж бодоод тэгээд тэр сүлд модыг централ дээр хийсэн. Энэ жил бас 2 дугаар ангийн хийх юмсан гэж бодол байна. Тэгээд гүмэд тэгж бодлоо. Тэр хэдийг болохоор юу гэж боддог гэхээр юм юм нэг мөнгөний төлөө биш. Анхнаасаа л угаасаа 1-2 ч гэсэн өөр төлөөс ирсэн. Тэдний продюсерууд, захирлууд ч гэсэн дэмжиж хийжсэн баггүй ингээд энийг гоё болгохын төлөө хамтдаа. Тэгэхээр
тийм төслүүд кино миночиг тийм тэр нэг энерги бичигддэг юм шиг санагддаг. Тэр хүний өөрийгөө харуулах юмсан ч мөнгө олох юмсан гэдэг бодол биш. Яг нэг юм жинхэнэ амьд мэдрэмжэнд ингэж бичигдэж яг юм адилхан ингэж буудагч байт юм уу те. Пёр зүрхнээсээ амар энэсэнстэй яг гоё ингээд илүүдтэй мотгоч гараад их юм шүү. Гэтэ уусаа зохиолтор хоорондоо таарж охилцож ингэж тал талд болж байгаа сторинууд нь ч гэсэн айгүй гоё сайн бусан санагдаж шүү. Гацуурхан нэг хоёрыг одоо ч гэсэн үзэх тэр нэг. Яг Франц үлсэлтэд бол хүмүүс дуртай байд. Би бол үнэхээр дуртай. Би өдөр болгоо үздэг байсан. Тэгээд яг юм хайрын тухай кино гэхээр за Пичаг тэр 20 хэдтэй байсан юм бэ? 11 он 20 хэд мэдтэй л байсан юм шиг байгаа. Баг бидэд үү. Та хэдий үйл байсан баг. Гэтэ би Монгол кинонуудыг үзгээр харин шаалтаа гэсэн боцоо. Яг ингэж охин найрахгүй. Манус хоорондоо яг ийм мэдээж ярихгүй. Ингэхдээ хүмүүс ийм наач бүр амар юм нэг надад ийм нэг их өгдөг гэсэн. Жохон алтардууч юм шиг санагдаад идэг гэсэн. Яг бидний үеийнхэн бидний өөрсдийнхөө үеийнхнийгаа л хайрын тухай түүхийг ингээд юм паналтай ч гэсэн хамаагүй ингээ гарган марган. Гэхдээ ингээ гоё гарган, гоё цэвэрхэн гарган марган гээл. Тэгээ тэр үед ингээл яг албаар гоё хувцас тоодонгийн юм тэгэл ингээл тэр үеийнхаа л ингээл парти тэр үеийнхаа залуучуудыг тэр үеийнхаа л өөрийнхөө найзууд айл болох олон хүмүүсийг ингээл яг нэг үед нь үлдээх буюу энэ үед бид нар яг ийм байсан юм а гэдгийг ингээл харуулах гэж нэг жоохон тэгж хийж тэр мэдээж амар олон алдсан юм байна. Тэгэд бид 20 эдтэй байсан учраас тийм миний бол үнэхээр комфорт нэр байсан. Тэргүй кино хийсэн жир мэддэг байсан гэдэг. Кино эхлээл хамгийн түрүүнд сайн байна уу аваа гэж орж ирэл. Өрөөнд орж ирж эхэлдэг байхгүй. Тэгээд тэр кинонд надад хамгийн гой санагдсан бол амар олон шинэ слангууд өгөөд мэдчих авсан. Хой сайко тэр үуч англи хэл байхгүй. Сайко майко гэдэг юм юу гэж байгаа юм бол юм тийм. Тэгснэ төөд ах чи они гэддэг шүү дээ. Ажимаа гэддэг шүү дээ. Тэгээд тэнгуут нь ажимааг нь мэдээд байгаа. Они юу гэж байгаа болоо гэдгийг мэдэхгүй. Тэгээд тэр үучин кинонууд дандаа бас би одоо ч гэсэн Монгол кино үзэх нэг юм яг л тань шиг шаалдаг жилдэх вэ. Яг л нөгөө юу диалогууд нь ингээд за битсэн байж болно. Тэгэхээр тэр чинь заримдаа үуч хүмүүс нэг өөрийнх нь болгож ч юм уу нэг байж болно шүү дээ. Би киноны талаар мэдэхгүй л дээ. Гэхдээ кино үзэж байгаангууд ингээд дэлгэцэн уран бүтээл үзэж байгаангууд яг театрын тайзны жүжиглэлттэй юм шиг хэтрүүлэхтэй сонин жүжиглээд байхгүй тэгээ. Одоо үгээ жишээ нь бол бид нар эзэж бүтнээр нь хэлдэггүй шүү дээ. Яг театрын үг шиг тэнгуудыг дэлгэцэн дээр тэнгууд Франц үлсэлтийг үзэнгууд дандаа шинэ тийм нэг яг гой хоорондоо яг нэг аюу ингээ орчин үйл. Тэгээ киноны өнгөн ч гэсэн аюу гой өнгө тавилт мэвэлт тухайн үед бол амар тийм өнгөлөг. Тэгээ тэр хувцсанаар ивэд гэсэн тэр үед чинь дандаа гой машин дээрээ унтсан. Тэгснэ нөгөө талын одоо эсрэг талын хүн аюу сонголт нэг гой гайсын лавгаах мах чи аюу пэмэ гэж даанх кинон дээр хэлдэг очоод тэр чинь бас. Тэ? Тэ пэус юм шиг. Арай жоох юм задгаа тий. юм шин сери вайб та. Тэгээ хамгийн гол нь өөрөө нөгөө балер муха хорно тагшаа гэж үгээд нэр нь хүртэл хартаа тагшаа гэдэг. Тэгснээр тэр юун дээр нэг юм асуугаа. Тэр юун дээр юм аа. Ухаантай утгашгүйсэн. Бид тийм юм ярихгүй. Тэгснээр тэр юун дээр 3 нас дээр сүлд үлдчихсэн чинь нөгөө нэг өхөр давхраагүй тэгсэн чинь нэг малын эмчтэр орсч яа готов гэдэг нэг системчээс чи энийг яа готов мотов гэдэг юм чинь тийм дээр бас юм таны тийм юм байгаа юу хаал нэг тиймэрхүү юм сэтгэж гаргаж ирэх байх та яг тэгэл тэр 3 найз бол илүү солонгос юу одоо албан ёсны эрэхтэй бас нэг юу байсан та гэхдээ тань дээр бас жоох энэ хэсгийг ингэжэлтэй ингүүл арай бүр фаны болох юм гэсэн оролцоонд байгаа шүү дээ жишээлбэл тийм байгаа шүү дээ уусан мэдээж өөрийнхөө нүд дээр зөндөө олон тиймнүүд хийжсэн байсан тийм тэр үедээ л за одоо ингээд телевиз ингээд бүх нэвтрүүлгээ ингээд ер нь л таас ингээд найруулж байгаа тэгэн готлоос кино ихт бас киноны бүх юм найруулж байгаа тэгмээ танд аль найруулагчийн ажил илүү хэцүү телевиз дээр болох маа телевизийн найруулагч нар илүү их бас оролцоосоо тийм тэднийг яг ингээд өөрсдөр нь байлгах юмыг нь илүү гэдэг. Яг үннийхээ уртуур ордог ч юм уу. Тэр хүний хийх гэж байгаа юмнуудыг нь яахгүй. Тэгээд найруулагч нэрнүүд нь гарч байгаа шүү дээ. Тэр хүмүүсийг бүгдийг нь оролцоо. Кинон дээр соолоо юу баг. Тийм одоо хаа сурах хаа. Би гэхдээ дотроо бодсон гоё кино зохиол аюул удаан бодож байгаа. Тэгэхээр тэрийг өөрөө бэлэн болохоор тэгээд бас яг хийх хүмүүс маань бэлэн болохоор тэг хийх байхаа. Одоо тэгтээ аюул гоё бас юм байна шүү дээ. Би бас тийм нэг юм сүүлд кинотой холбоотой гэх юм бол продюсингээр ажиллаж байгаа кино бас удахгүй яг сүүлд нь продюсераар орсон л доо. Тэгэхээр тэр хүмүүс гарвал яг хаа энэ жилдээ багтаа гарах олон улсын нэг юм юм явж байгаа. Тийм юм дээр яг илүү продюсингээр оролцож явж байгаа гэх юм уу. Найруулагчаар өөрөө болсон үедээ бас нэг за одоо хийдаа гэж юмны цаг ирнэ гэж байдаг тий. Зөв цагтаа.
Гол нь айдаа нэг гоё яваад байгаа. Одоо хийчих юм бол сайрын юм болчих гээд шүү дээ. Болон болохоор та Волтонд амар дараад байгаа юм шиг тэрийг үзээ. Би ч гэсэн яг телевизэн ажилтаа хүн өөр юу ч хийж чадахгүй. Тэгээ үнэн нь бол тийм. Үнэн үү. Тийм. Яг тийм бүхэл бүтэн 60 хүнтэй бүгдээ уушаад явж байгаа. Тэгэл тийм тохиолдол тийм яг цалин яг дараагаар юмнуудыг яг яг амиа бодсноо. Ерөөсөө алга болсон дээ. Тэрийг бол өөр хүмүүс одоо мэддэг баг. Тэгээд хийдэг хүмүүс байдаг шүү дээ. Йоо бэж телевизэн гэнэ. Гэтэ одоо тэгээд кинон байгаа телевиз байгаа болчих гэж. Тэгэхээр аль нэг л байх хэрэгтэй байхгүй. Тийм бай тээ. Тэгэхээр яг хамгийн гол нь зөв цаг үе хүлээж байна. Тийм байна. Шилжилт бол орхол юм байл та. Ахтар бол яг ингэж байгаа нэг дав. Тийм хүн чинь дандаа нэг юм хийхгүй л хэлдэг тийм. Телевизийн нэрний хувьд ягаад Централ 8 телевизэн багтаа үздэг байсан уу да? Тэр гоё байл шүү. Гоё байл шүү. Яг би телевиз бид нар нээгээд манай тулгаад манай гэргээ бид хэдэ ингээд нэрэн дээр ярилцаад яаж ямар нэр хөвөх гэж бодоол хийсэн байхгүй. Тэг яг зөндөө олон култ нэр бол байгаа. Гэхдээ ингэдэг байхгүй. CCTV гэдэг хиттэн телевизтэй. Энийг бол одоо China Central Television гэж байгаа байхгүй. Надад хиттэн телевиз. ORT гэдэг тэ манай хоёр талын уршин. Тэгэл ORT нэг бол одоо Оросын албаны улсын одоо төв телевизэн гэж одоо NHK Японы төв телевиз, BBC одоо ингээд бүх улсууд одоо BBC гэх юм бол Англи төв телевиз дандаа Central Television байхгүй. Тэгэхээр одоо Монголын төв телевиз ч бол үндэсний олон нийтийн радио телевиз. Тэгээд тэд нар тавьчлаа MNB гэдэг өгсөн байдаг байхгүй. National Broadcasting юу өгсөн байдаг шүү дээ. Mongolia National Broadcast гэдэг. Би гэдгсэн баггүй. Тэдэг юм нөх олж гарсан баггүй тий. Come on. Тэг би нөгөө шин телевиз нээгээд тэр дотор чи ингээд дэлхийн амар олон улсын нөгөө нэвтрүүлгүүдэд санал тавьж эхлэн одоо Reuters-оос ахуулаад Deutsche Welle шиг тэгээд том телевизүүдтэй ингээд хамтарч ажиллах гэхээр Монголоос тэгснээ бүр нэг битггүй шин телевизээс ирүүл хинч тоохгүй шүү дээ. Тэгэхээр Central Television гэдэг нэр өгнө угаасаа тэгээ гадны харилцаагаа бодож гисэн баггүй. Тэгээ Mongolian Central Television-ээс мэйл ирлээ. Тэгээд танаа энэ шоуг авмаар байна гэдгээр харж байгаа үнцг нь окей. Тэр чинь централ юм байна гэдэг. Ахаа тэгэхээр Статиктэй амар яндаатай юу яасан бэ? Тэр нэр дээр байж идэхтэй яг тэрэн дээр тэгээд юу яатсан тэгэл гэтээ нэр бол ямар ч бизнес ер нь юунд ч хүнд ч гэсэн нэр хамгийн чухал зөв таарах юу чухал шүү дээ. Тийм тэгэл яг яаж төлөж байгаа шүү дээ. Олон улсын зах зээл дээр очиод танилцуулгууд энэ Монголын Централ Телевизийн гэхээр Монголын төв телевизийн CEO нэг байдаг гэж бодвол хамгийн том телевизийн яг тийм төв телевиз гэдэг чинь угаасаа яг илүү цөмөн байдаг. Яг амбицийнхаа хувьд ч бид нар ингээд залуухан телевизийн түмэн байхын тулд илүү их тэгчихсэн гэх юм уу. За одоо Централ харин нэг олон анги кино хийвэл яадаг бол тань дээр ер нь тийм санаа бол амар олон хүмүүс тэгж авчирд юм аа. Тэгээд яг мэдээж тийм сууш мөсийнхаа дүүнэр мөнөр хийж байгаа залуучуудыг чадлаараа дэмждэг заримд нь оролцсон, зарим мөнгөний өгөн, заримд нь гаргаж өгөн, заримд нь бартер өгдөг ч юм уу. Тэгэл яг явдаг л байна. Яг өөрсдөө хийн гэх юм бол бас тусдаа студиудтэй гэрээлж байгаа. Бас тийм. Бас тэг хийчих хэрэгтэй. Бас нэг дороо ээж нэг бас нэг эдэн сарын ажил юм гэж маш урт юм. Олон анги кино ч юу хамгийн хэцүү байдаг хаа тий. Зааварсан юм болдог хоо. Тож дөөрөө олон анги кинонд тоглож ирсэн юм. Тийм амар тий. Амьдралын хар дарсан зүйлүүд байдаг шиг. Нэг 3 найз тоглож байгаа. Стусасаа л гэж үү. Хортон хичээл тараасаа гэд. Харин ингээл энэ хүмүүс нэр оригинал serial хэрэгтэй байна, series хэрэгтэй байна л гэд анхаахаа гэдэг шүү. Баярлаа би даадгаж юм одоо хүлээж авнаа. Би ер нь айгүй их юм хүлээж авдаг хүн шүү. Их нээлттэй. Тэгэл такси суусан ч гэсэн таксиний жолооч миний амьдрал бол та кино шүү. Амьдралаар нэг кино гэж. Хүн болгонд өөрийнх нь туусан амьдрал яг тийм кино шиг гоё мэдрэмжүүд байж байгаа шүү дээ. Би бол нэг хогийн амьдраагүй шүү дээ. Тэгээ нөгөө талдаа сайн явахын тулд яг сайн франчайз аваад яг нэг зөв цаг үе явуулах хэрэгтэй л дээ. Тэр үеийг нь те илүү одоо гоё би болыг замжих залуучууд руугаа л гоё юм хийж өгөх юмсаа гэдэг тийм бодолтой одоо танаад бүр дүүнрийн дүүнэл гэх юм уу те. Одоо яг хамгийн гол газар чи тэнд л. Тийм би ер нь яг үеийнхнийгээ харахад нэг үеийнхэн бол би энэтэйгээ өсөлтөөл өсд юм билээ. Одоо танаа үеийнхэн бол та нартай өсөлтөөл өссөн. Тэгээ дүүнэр бол яг ах нарыгаа хараад ингээд за гэт ингээд хүндлээ тэгээд ингээд зөв харилцаа үсээд тэгээд хамтдаа явдаг юм шиг байгаа. Бид нар ч ингээд харахаа дээшээ ингээд лаг жүжигчээд лаг хүмүүсийн үнэлээ лаг гэдэг бол яг үеийнхэн нь
ингээд бас ингэдэг шүү дээ. Манай үеийнхэн ч гэсэн адилхан мундаг залуучууд байгаа ч гэсэн ингээд яг нэг талбар дээр өрсөлдөж байгаа болохоос яг тийм бүрэн бүтнээр нь хүлээн зөвшөөрж тийм талархаж үнэлэх үнэлэмж нь жоохон өөр дүүнэр нь илүү гэж хайрлах зүйл тийм шүү. Тэгэхээр бас жоохон эйгөө байгаа юм лөө. Тэгэхээр тэгтгэл ахaltaа. Тэгэхээр тэр үс тийм юм гэж жоохон. Тэгэхээр илүү дүүнэртэй зориулж юм хийх нь өөрөө урт наслах ягууртай. Тэр хэрэгтэй бас дээр энэ ч соён гэрүүлж штэ. Зураг найсвал Монголын номер 1 зураг шүү гэж байна. Огтлолцол бол masterpiece шүү гэж. Асуул наад хүтэж юмсий. За одоо централын сая 5 жилийн авсан. 5 жилийн баярын төрхий. Баяр хүргэе. 5. За баяр. Хамгийн анх ч одоо еврогоор шүү дээ. Тий, еврогоор нэгсэн. Тэгэд одоо ингээд 5 жил ингээд телевиз ажиллуулахдаа таны хамгийн бахархсан 3 project байсан бай. Амар хэцүү байна. Нүдэнд дуртай да. Тэгээ бүгд Начны бас нэг хүүхдүүдэд сонгож байгаа юм шиг. Тий, яг л ер нь бол тийм 5 жил би ингээд одоо бас цог телевиз өөр телевизэд ажилладаг гэсэн найзуудтай ч хэлсэн би нэг тийм 2 новын тоглож болох гэж ийшээ орж ирээгүй. Тэгэл нэг тоогоноос халбах юм бай гээл. Тэгэхээр чинь ингээд өглөө дунд ч өрсөлдөөн үүсчих бас жоохон хэцүү. Тэгээ яг угаасаа өн цаг хугацааны дараа л хүмүүс за эднийх гайг үзчихин гэдэг юм лээ. Тэгээ түүнээс би анх ингээд телевиз нээчээд хүмүүсээс очиод би аим гоё юм хийнэ ингээд дэмжээч мөнгө өгөөд хамтдаа ингээд гоё нэвтрүүлэг хий ийм төсөл ингээд ихлүүлээ гэхээр бүр яг хүмүүс тоодгүй юм аа. Харж байгаа болох гэдэг тий. Тийм тэр одоо хүмүүс үздэг юм даа л хэлээ гэл. Тэгэл явсаар байгаа л 5 жилийн дараа нэг одоо л нэг жоохон хүмүүс үзэж гин үү. Тэгэхээр чинь бас нэг амар амархан биш. Маргааш үзэхөө болчих болно шүү дээ. Тэгэхээр дандаа хичээхгүй болвол дандаа шинэ юмыг л одоо ингээд хүмүүст ингээд өгж явахгүй болвол тэр чинь амар хэцүү. Тэгэхээр тийм. Гэтэ эн чинь бас амар нэг юм лайв амьдралын тойрог гэдэг шиг бас айгүй хэцүү тойрог. Тэгэхээр энийг ингээд өргөл шинжилжлээ гэж амар гоё болж олох байх юм шүү дээ. Тийм хүн үзэгчтэй гацаа хөгжөөл аим гоё байж ахгүй бол өөртөө бас бөөр навт болчихно. Нэг л юм хийгээд иргэд яг юу ч хийж энд байгаад байгаа гэдэг бодлоо дүр. Тэгэхээр ихгүй тулд. За одоо ингээд ажлын стресс мэрс болоод одоо 5 жил болцсон юм чи ер нь ингээд бас гайгүй болцсон баг та. Эхний хэдэн жилдээ бол ингээд яг гэж яг тийм байсан. Одоо бас ер нь гайгүй ер нь нэг би одоо бүр амар хэцүү болдог гэж бодож байна. Арай гайгүй байгаа бас юм байгаа. Тэгээд бид дөнгөж эхэлж байхад дөнгөж манай зарим ажилчид бол яг сургуулаа төгсөөл би зөв телевиз нээж хахад нэг лагууд ирэхгүйсэн байхгүй. За энэ дээр очиж тэгээ тий. Бас нэг телевизийн тоглоом болоод карьер яа гэдэг тэгдэгс. Тэгээ тэр үед айгүй олон шинэ залуучууд ирсэн. Тэгээ тэдтэйгээ ойлголцох гэж ингээл нөгөө юм зааж өгөх гэж ингээ өөрийнхөө яг адилхан ойлгох гэж ингээд халалцдаг байсан. Тэгээ одоо тэр үед ажиллаж исэн манай ажилчид 5 жил болоод өөрөөсөө надад хэлүүлэхгүй надад зааж хөр хэмжээний нөгөө салбартаа мундаг болчихж байгаа шүү дээ. Тэгээд яг ингээд нэг хараал ойлгоно. Энийг бити хийгээд одоо жиг хөтөрөөч нөө чин заруу ингээд харахад энэ хоёр гэл ингээд ойлгочихж байгаа шүү дээ. Яг тэр мөчт яг тэр шиг тийм харилцаанууд илүү сайн болчоор юм ихэд арай жоохон гайгүй аа нөгөө талдаа хэцүү юм гэдэг нь бас нөгөө хүмүүс үзээд энэс илүү юм хий гэдэг болоод ирэхээр нөгөө чаддгийг зодддаг байхаа болоод өөр байрны хатаа математик зодтолдохгүй явдаг болчиход байгаа байхгүй байр мехаал хийдэг хүүхдийг зодоод явах заа гаач нөгөө таанаа нэ тэгэхээр жоохон бүр хэцүү юм хийж мийх гэ те энийг хийцэн юм чинь тэрийг бол хийж болох байхаа махаа гэдэг тийм л гоо бүгдээрээ юу их мэддэг болоо системд орчхороос гоё компани ингээл шал өөр болдог баг тий. Тийм бас айгүй сони юм байсан байдаг шүү. Компани систем гэдэг юм аа. Болцсон уу? Системд ороход орсон. Ороод дотор нас ингээд флоу ингээд дээр зогсоршгүй юм дос шүү. Сэтгэлгээний юм болчихж байгаа юм билээ л дээ. Ингээл байн ингээд шинэ юм яаж шинийг илэрхийлэхгүй л бол тэгэл. Одоо ингээд дэлхийн юм олон шоунуудаа ингээд франчайз нь ингээд аваад хийж байгаа шүү дээ. Тэнгуут та нэвтрүүлгийн франчайз ирэх бодлож авахдаа одоо шалруулалтаа юун дээр тулгуурлаж өгөө. Одоо юу бодож за энэ нэвтрүүлгийг сонгоё гэж сонгохоо. Нэг хамгийн чухал юм нь олон улстай манайд л тийм нэг юу байдаг байхгүй. Хитэн хүн үзчихээн энэ яг амар лаг нэвтрүүлэг үү гэдгийг ингээд мэддэг юм байхгүй байхгүй. Түүнээс олон улс Cancun, Nelson Wet гэдэг юм том судалгааны компаниуд байдаг. Тэгээд эд чинь жилдээ 2 удаа тэр том одоо Canmad ч юм уу ингээд Америкт одоо LSK- нэг дээр ч юм уу ингээд гаргаад тавьчихдаг байхгүй. Судалгаагаар энэ хамгийн лаг топ 10 ийм гэж гаргаж өгдөг байхгүй тий. Тэгээ тэр топ 10 дотор ингээд бүх том телевизүүд мэдээж юмаа шийдэн штэ. Гэхдээ бүгдэнд нь өгөхгүй. Яг юу хийснийг нэг л харна. Тэгээ яг өөрийнх нь стандартыг авах юм уу түүнээс ингээд хүснэ нь ингээд дэлхийдээ
Coca-Cola ч юм уу үйлдвэрлэхгүй шүү дээ. Тэр чинь яг артлын дааж чадах потенциалтай хүмүүсээр л юм өгдөгтэй адилхан. Тийм франчайзуудыг ч гэсэн та нар яг юу хийж чадах юм гэл ингээд бид багаас нь авч хийсээр байгаа гэсэн. Тэгэхээр сонголтыг бол илүү дэлхийд дээр хамгийн их хүн энэ жил яг юу сонирхож байна? Тэрэнд нь нэгдүгээрт амар найддаг. Хоёрдугаарт нь энэ контент яг манай улсад нутагшхуу гэдэг чинь бас нэг юм амар. Тэгээ сонин контент байдаг байхгүй ингээд нуугдаж тоглолдог контент байдаг зэ. Ингээд юм яадаг нуугч муугдаа тэгээ хайж байгаад тэр Японы амар таг юмнууд үүдэн ш нэг юм ингээ юм үрж ирэнгүүт хэлбэрт ингэж би яаж орж маалаа гэдэг тийм тэр Японы бас нөгөө нэг яг юм дэлхийн хамгийн лагууд нэгнийхээ эсрэг үздэг тийм юу байдаг аахгүй. Одоо жишээлбэл хамгийн лаг бокс чинь би яг 10 хүнтэй үзье. 10 хүн жирийн хүн боксинг бил юмсад надтай би 10-ын аккаунт хийж гэдэг юм. Кендогийн хүн би 100 одоо кендогийн мод барьсан хүнийг яг бүгдийг ялна гэдэг толгоон дээр нэм улаан зихтэй тэг өөрөө ганцаараа тэг жижигэн тосгонд хайж агаад 100 дайрах гэдэг зугатаж мухтасаар байгаа тэгээ 100 яалж малдаг. Тэгээ тийм юм янз бүрийн шоунууд байгаа. Тэгэхээр бид нар яг алиг нь хийх үү тэр жил юу амар дэлхийн ингээд нөгөө чиг хандлага байна гэдгийг ингээд харж байгаа. Тэгээ ярилцж байгаа. Тэгээд өөрсдийнхөө бас потенциалыг харж байгаа. Тэгэл хамгийн шинийг нь тэгээд хамгийн сайныг нь авчирч хийх гэж амарч яддаг жил болгоо. Тэгээд жил болгоо өөрчлөгчтэй байхгүй. Манайд улсад л зарим шоу тэд 14 мөрөв гэж яваад байгаа байхгүй. 12 дахь 8 дугаар сизон бизнес гэхээр тэр харин тийм наачаад дэлхийд байга болцсон. Тэгээд жил болгоо тэр жигсаалт өөрчлөгдөж байгаа. Жил болгоо хүмүүс шинэ юм сэтгэж байгаа. Тэгээд хүмүүс ч хүсэж байгаа нь өөр болцсон байгаа. Тэгээд тэд гэж хийгээд хахаар гэдэг тэгэхгүй. Тэгэхээр зүгээр яг тэрнийхээ бас мэдээж боломжтой. Уртуудаа ингээ өөрчлөлт хийгээд байгаа хүмүүс үзэгддэг болохоор тэгдэг гэж байна. Гэхдээ хүмүүс үзээд байгаа ч гэсэн тэрийг бас ингэж нэг шинжлэх гэж бас мэйгээд. Гол нь тэр зарим их оролцож байгаа хүмүүс тоосохгүй. Чи яг юу яриад байгаа. За одоо өөрөө барай. Та гоо ер нь стресс мөрөөс гоо хобби шинэ хобби мобби байна. Юу хийдэг вэ? Чөлөө цагаар юу хийж энэ DJ тийч одоо хобби гэхээс илүү яг надад амар том хөгжмийн тухайд ингээд залуухан яг хүүхэд байхад нөлөөсөн хүн бол манай үүрээ Монгол Mix Project-ийн тэгээд үүрээ яг гоё хөлдөг хгүй хүн юу сонсон түгээрээ хөгжт юм а гэд тэгээд төвшин байна төвшин үүрээ Батагуур гэл тээ одоо энэ манай Q классын төвшөө яг амар би ингээд тэрний attitude-ийг хараад яг DJ хийж хөгжмөлөр ингээд миний чихийг амар онгойлгож өгсөн юм шиг тэгээд электрон хөгжмийг ойлгосны дараа ямар ч хөгжмийг ойлгоход амар хялбар болж болдог юм шиг тэгээд тэд нар бас амар гоё ингээд дүүнертэй одоо темпоч юм хэлбэл тийм яг дараа үедээ ингээд энэ хөгжмийг олон хүн ойлгож түгээгээсэй гэдэг ингээд харамгүй зааж өгч харамгүй түгээж ч юм уу яг клабын соёл моёл гэдэг юм ингэж амар хичээж исэн. Тэгэхээр тэдрээс ингээд хөгжим сонсоод аамаа гэсэн. Гэхдээ сүүлд бол яг Zox-ыг сонсоод тэгээ Zox амар гоё бүжгэлдэг гэсэн бохоо. Яг юм клабд бүр амар талж амар гоё бүжгэлдэг. Тэгээ Zox-ыг бүжгэлэхээр яг ингэж клаб бас юм хөөрдөг хүмүүсийн нэг юм чухал хүмүүсийн нэг байлаа. Тэгээд Zox өөрөө дараа DJ болоод тавьсан чинь яг тийм алцгаар хүн яг юун дээр амар гоё бүжгэлдэг үлээ. Юун дээр амар ундаг үлээ гэдэг бүр ингээд амар гоё хөгжим тавиад Zox ингэ тавьж байгаа хөгжим дээр ямар ч хүн ингээд бүжгэлээд ямар ч уур амьсгалыг ингээд атмосфер ингэж амар гоё авч яваад тэгэл дотор байсан нэг юм тийм амар 20 30 жил тэдэртэй найзалчаач юусэн ингээд миксер дээр ажил сураагүй тэгэл тийм байсан. Тэгээд Zox-ийн маттер үжил багшлаад гэх юм уу те яг ингэж тавь эхлээд нөө дуртай хөгжмөдөө оолмол гэл тэгэл ингээд бүх юм одоо ч гэсэн стил зааж өгч байгаа гэх юм уу тийм тэгээд яг тэрийг тавьдаг нь би нэг амар удаан та нарыг анзаарах юм бол яг Tonight Show хүртэл баг жил хагас ч юм 2 жил яг нэвтрүүлэг хөтлөөг байгаа